За сайхан юу вэ? Нойр дуулцгаасангүй. За тэгээд миний влогтай хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд өмнөх дугааруудаа бас үзэж амжааг байх юм бол үзээрэй. За тэгээд галаа гоё дулаараа их гоё болж байна. Тэгээд өнөөдрийн влогоор юу гарах вэ гэхэлэр загварын шоу хэрхэн болдог вэ талаар гаргахыг гэж бодож байна. Тэгээд талбай дээр одоо урлаг эрдэмийн маань шоу болох гэж байна. Урлаг эрдэм сургууль болон Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн шоу болох гэж байгаа. Тэгээд тийш нэ одоо явж байна. Дашкар ингээд мейкапа хийсэн, үсээ янзлсан, модель болтороо боочсон. Тэгээ явж байна. Тэгээд одоо очиод бэлтгэл ажил явагдана. Тэгээд бас загварын шоуны тайсны ард байх чинь нэг бодлын сонирхолтой шүү дээ. Ингээл яг гараа хэлчээр ингээл бужигнаа л энэ өөр гэл хөл толгойн олохгүй тэгэл хитэн тийшээ гүйлдээл их тийм л юм байдیں۔ Тэгээд та нараас сонирхох байх гэж бодоод тэгээд энэ удаагийн влогийг бэлтгэхээр боллоо. За тэгээд цагдаа явж байна. Газ тусглаа. Тэгээд очиод уулзцгаая. За хоёр дахь гараа маань гарч байна. Бүжгэн сар байна. Хай. 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 За бэлэн болсон модулууд маань энд ингэж чагсаа зогсож байна бүгдээрээ. Хай. Юу вэ? За тэгээд өнөөдөр загварын шоу маань маш гоё болж өнгөрлөө. Тэгээд ерөөхдөө тайзны ард бол алаан болж байгаа зү. Дашка дахиад машин бариа үчийн. Машин бариа явж байхдаа бичээл энд хөөд үйл. Зови цагтаа багтаа үзлээ. Бүр алхаар байна гэхгүй. Тэгээд Дашка нь одоо юу их гэж байгаа вэ гэхлээр эмээг руугаа явж байна. өвөө2 руугаа. Би өөр нь багасаа өвөө2 дээр өссөн. Тэгээд ээж хөдөө ажилладаг байсан болохоор ер нь өвөө2 хүүхэд гэж хэлэхэд ерөөхдөө болно. Тэгээд одоо өвөө2-д ойрд очиагүй тийм манай өвөө өнөөдөр томлолтоор явсан эмээ газар байгаа. Тэгээд эмээгээ очиж баярлуулаад тэгээд эмээдээ туслая гэж бодож байна. Тэгээд бас та нарт жоохон одоо хүүхэд насаа өнгөрүүлсэн газараа бас харуулт юм уу гэж бодоод тэгээд явж байна. Тэгээд эмээдээ бас бэлэгтээ очиж сюрприз барина. Сюрприз тэгээд surprise маань ямар surprise байх нь та бүхэн манаас хараарэ гэж. За тэгээд эмээгэндээ очиод уулзцгаая. Bye тур. Влогтой хамт байгаарай guys. За эмээдээ бэлэг авахгүй явж гин. Тэгээд ерөөхдөө гутал авч өгье гэж бодоод гутал хараадах юм. Тэгээд энэ нэг хорооллын эн чин бэлэг хөтөлбөрлөөр нэг юунд байдаг. Тэгээд нэг юм сонгочод очихгүй болчихсороо олчлаа. Тэгээд хамт спейс юм чи яг уу эсвэл нүүрний хам ч юм уу тосон дуусж байгаа гэдээ яриад байсан. Тэгээд гутлаа шатах юм шиг. Тэш гарч үзчихье. Хай, тэгээд сая бэлгээ авчихсан. Тэгээд нэг дэлгүүрт бичлэг хийж болохгүй байна. Тэгээд загнаад бичлэг хийж чадсангүй. Тэгээд ямар ч байсан явсаар агаад нэг гоё Улаанбаатарт хараад тэрийг авчлаа. Тэгээд манай эмээ амар шар болохоор улаан өнгө амар гоё зогтөг ерөөхдөө. Тэгээд би сая машинаа ингээд тавьсан. Тэгээд одоо таксинд суугаад бичнэ. Гэрлooгаа тэгээд таксинд авчлаа. Санаа. Ажиг авчихсан. Тэгээд одоо манай эмээ намдэр сайн байхаа. Тэгээд очиж жагаад тэр уулзцгаая. Бай.
За миний өвсөр төрсэн газар энэ байна да. Би эмээхэндээ ирсэн байна. Тэгээд тэгсэн чинь манай эмээ хичээдээд гинэ. За эмээ. За энэ манай эмээ залуу хүн байгаа зү. Залуугаар эмээ болцсон тий. Манай ээж намайг 22 дэх төрүүлсэн. Тэгээд одоо манай эмээ болохоор эмээ одоо хиттэй дээ тэгэхээр юм болсон. Ээж тэр чинь та нэг 30 та эмээ болцсон юм байна. 38 та юу? Би ч одоо хиттэй төрсөн. 22 төрсөн. 23. За. Ата тэгээд 40 та юм болцсон юм уу? Би таны хитнээс таахтаа. Битгөө залуухан байхталгаа үсттэй. Эмээ гэж яасан хашгирдаг эмээг дугуй ээжээ гэсэн чи ээжээ гэж хөр. Тэг би энэ айлын гал дээр гарсан гадлуулаад зэна. Өчигд дэжсэн шүү дээ тий. Мэдээ эхлээд хуушуур хийгээд идүүлчлээ. Шал тийм идэхгүй байсан. Идсэн штэ юм ээ. Имээ наваа заавал амаараа гартал идүүл санаа намар тий. Имээтэй хөхтөд мэдж байгаа да. Имээ би бэлэг авсан тань. Баярлалаа. Оо яах вэ? За яах вэ? Таарх болоо өмсөд үз. Талааж одоо 100 болж байгаа юм чи гоё. Нөгөө нэг углаашин дээр өмсөв. Турк палаж гэсэн. Сая бэлэг ихтлгүүр явж ирсэн чи хямдарсан байсан. Хөршт. Ташгаа их хүнсгэр уйлчих гээд. Би яг энэ амбарыг харахаар миний яг хүүхэд насны бүх юм санаанд ордог. Манай гэр болохоор нөгөө юм хоёр айжууд энд нэг 5 антай гэр байсан яг энэ буурн дээр. Тэгээ би өвөө юм хоёртаа усын авч өгөөл, түлээ аглаал, нүүрс зүгүүл. Ерөндөө л бүхэл юм хийж өссөн л тө хүн ер нь ажлыг хийлээ гэд бурууддгүй. Та нар тэгээл нэг загвар өмсдөг гэхээрээ л заавал хар бор ажил хийж үзээгүй. Яг тасан юмнууд байдаг гэж нийгэмд тийм ойлголт өгдөг. Тэр бол үгүй шүү гэхгүй. Би бол тэгээл гэр оролт ингээл адилхан л бус тайлын хүүхдүүд шиг л хүссэн. Тэгээл гудамжийн цайрцтлаа хөл бөмбөгдөөл. Тэгээл орой болохоор энэ амбар дээр гараалсан. Тэгэнгүүт энэ цаана ингээл хот харагдал. Тэгэл би энэ амбар дээр амар их юм боддог байсан шүү дээ. Тэгэл гэртээ ганцаараа байвал дуулж муулаад тайз болгоод. Тэгэл энэ их олон гудамжийн хотын төвд юу байдаг бол гээл тэр өндөр байшингуудад ямар хүн амьдардаг бол ийм гоё гэртээ болоод амьдрна гэл амар их боддог байсан. Энэ болохоор манай баавга гэдэг нохоо. Энэ намайг 8 тахт бараг ирчихсэн баха. Одоо бүр ингэ гүгшөрцөө. Тэгээ энд манай найз идэг гэсэн энэ манай хөрш. Одоо надтай ч зэр амар навхан охин байгаа. Одоо холбоо тасарсан дөө бит хоёр тэгэл яг энд нэг юм мод идэг гэсэн. Энд чи бит хоёр ингээл айл гэртэл нөгөө ногоо могоо хэрчил. Энэ хашааны хідэн ногоо хич зүгээр байлах хоол хийгээл. Тэгэл сайрттлал гадаа тоглолтог юм шүү дээ. За явъя. За манайха ямар ч гэсэн эмээгэндээ очиод эргэлж гарч ирлээ. Тэгээ одоо орой 8 өнгөрцөн байна. Тэгээд эмээгэндээ очиод хуушуурынтэй эмээтэйгээ буухалаад эмээдээ усын авч өгчөөд тэгээд гараад ирлээ. Тэсэнд яваад бас бүр жоохон бахтал ус авдаг гэсэн. Тэгээ одоо манай эрэгтэйдүүд том болцсон. Тэгээд эмэгтэйдүүд дандаа ирж ус авч өгдөг одоо. Тэгээ би бас нэг ирж амждаггүй мó. Тэгээд намайг ирэхээр бас эмээ хөрх амт санаадтай юм шиг байлаа. Тэгээд бас нэг бичихээр эмээ хөрх амт ичээд тэгээд бас нэг бичиж чадсангүй. Тэгээд яг хоо тодорхой хэмжээнүүд бол бичсэн. Тэгээд эднээсээ оруулна. Тэгээд одоо болохоор өнөөдөр 26. Тэгээд манай Мабират гээд залуугийн маань хоосон гээд цомгийн нээлт нь болж байгаа. Тэгээд уурсан намайг. Тэгээд манай Мабирант манаас айгу мундаг,
айгу хөдөлмөрч залуу юм шиг санагддаг. Тэгээд одоо тэр найз дээр очиод цомгийнх нь баярыг бүгдээрээ хуваалцгаая. Тэгээд зам тэгсэн чинь бүр амар байна. Тэгээд эмээ дээр очиж байгаа ч ихэр амар гоё идэг. Яад ч юм. Уусаа эмээтэй хүүхдүүд мэдэн штэ. Манай ээж нь тэгээд илүү дотн тэгээд намайг бүр бага хахаас л өсгсөн болохоор бараг 2 дахь ээж шиг маань байдаг. Тэгээд эмээтэй бас маш их хайртай. Тэгээд эмээгээ бас амар их санаад идэм үү. Угаасаа өвөө мой тэр өссөн хүүхдс жоохон тийм болчихсон шүү дээ. Тэгэл одоо ингээл төгчрэл явж байна манайхаа. Зам жоохон амар байна уу. За баярлалаа. Хамгийн нээлттэй сайхан боллоо. Эсэг баярлалаа. Яа, найстай оротчлаа. Жохоо оротчлаа чи яг орот. За сэтгэл ямар ямар гоё юм бэ. Тэгээд бас гоё боллоо шүү дээ. Сүдэр байлаа. Дууссан юу? Яг дууссан. Ямар цэцтэй. За манайхаа сайн уу. Тэгээд яриадсан найзхаа сомгийн нээлттэй ирсэн байна. За манай найз бол амар мундаг. Бүгдээрээ мэдж байгаа. Одохыг. Тэгээд цомгийн нээлт өнөөдөр гайхамшигтай сайхан болж өнгөрлөө. Нээлтэнд ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. Бас ирээгүй хүмүүс байвал онлайн шопуудаар Мабрантын хоосон цомог бидээс 2 дахь цомог болтон гарсан байгаа. За тэгээд өнөөдөр ирж бас энэ влогийнхоо хэсэгт намайг бас өөрж оруулж байгаа. Найздаа бас маш их баярлалаа. Яг найз жоо хоцроод нээлтийг биш ч харин тийм ээ. Тэгэхээр болмоор байна. Тийм. Яг нүг монголчуудын амьдрал чиг тийм болчихно шүү дээ. Эцээч цагтаа амжихгүй яг ингэ хоцордог. Тэгээ би нөгөө нэг өөрөө аюух цаг барьдаг учраас яг цомгийн нээлттэй цагтаа эхлүүлнэ гэж хичээсэн ч гэсэн цагаас хоцорсон л доо. Тэгэхээр биш өнөөдөр ягаад наваа хоцорсныг энэ влог үзэж байгаа хүмүүс бүгдээрээ мэдж байгаа. Мэдж байгаа тийм. Үнэхээр мэдчихсэн тийм. Тэгээд ерөнхийдөө бас урлаг уран сайхан гэдэг ч юм уу те. Тэр чинь хоорондоо холбоотой байдаг. Бид нар чинь артист хүмүүс, уран сайхны хүмүүс би найзгаа маш сайн ойлгодог. Энэ найз бас тодорхой хэмжээнд те. Одоо ер нь бол ингээд хүн чинь өвгийн асуудал байгаа шүү дээ. Ямар холбоо ажлууд байна. Чамаг би угаасаа ер нь чамаг байг ажиллаж идэг чинь стори бас. Нэгнийхээ сториг бас байнг үзэх хэрэгтэй. Хүн чинь өдөртөө стори хийгээд за би ингэ чинь тэг чинь гээд явдаг шүү дээ. Би бас Спочтой сториг үзээд яг юу хийж байгааг мэддэг. Тэгээд бас найзгаа яг хэдий хоцорч ирсэн ч гэлээ. Найзтай ингээд 2 дахь бие даасан цомог хоосон цомгоо дурсгаж जैन дуалцаад студ минь навтай ажилласан. Ямар гоё бэ. Манай одоо доотлын ихтэй тач танаа олоод биш шүү дээ. Тэгээд одоо чамаас нэг цог аваад ирсэн. Харин дүүтэй чинь л нэг гоё уулзаж гарын өсөг хүмүүсийг зурж өгöd. Тэгээд найз нь сая сонсчихсан чи миний найз нөгөө нэг дуу ордаа гэдэг дуу гэсэн шүү дээ. Тэр бол надад бүр амар зөвчтэй сэтгэл төрүүлсэн доонод би ч тэр яаж ч чаваа болоо нөгөө нэг тэр нөө Miss Universe зураг авах нэр танилцчихсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чи манай ихтэй нөгөө нэг миний машинд орж шигээд их дуусгаас тэгсэн байхгүй юу. Тэр нөхдөд хайр чим шиг дуу байсан My love штэ. Тэгээд би тэр дууг тэгээд сонсож байгаа сүүлд нь тамхины тухайг юм битээ. Тэгээд ёо ямар балаа дуу юм. Ойлгосон болсон байна. Одоо 50% нь ойлгохгүй л явж байгаа. Тэгтээ ойлгосон. Сүүлд ингээд яваадсэн чинь тэр дууг дуулдаг найз энэ хүн байсан байж таараа. Тий яг би нөгөө дуулцаад гээд студиэтэй артистын гэрээд дээр нөгөө ажилчнаар байдаг байхгүй юу? Нөгөө фото авдаг, видео хийдэг. Амар олон юм хийдэг гэсэн авьяастай тий. Зураглаач мураглаач. Би ч өөрийнхөө 2 клипийг өөрөө хийсэн шүү дээ. Оо тий. 2 клипийг өөрөө хийсэн. Гэхдээ тэр болгон дээр би инглээ, би клип гэдэг ч юм уу хаа шүү дээ. Дараа сул дараа фото авдаг. Тэгээд Miss Universe бас манай зорж исэн, өчнөө олон хүмүүс орж исэн. Тэр чинь нөлөн нам шүү дээ. Нам. Тийм. Тэгээд Miss Universe болж исэн. Тэгээд манайх тэр фото ажил хийсэн. Манайх ч дуалцаад исэн. Тэгээд бас би ч нөгөө нэг айгуу тийм хөдөлмөрлөлт миний өөрөө байдаг шүү дээ. Хөдөлмөрлөж буй хүн бүрийг дэмжиж гэдэг өөрөөтэй ажилдаг. Тэгэхээр бас ингээд хөдөлмөрлж байгаа найзууд амар их дэмждэг. Миний бас олон танил найзууд байна л да. Тэгээд чамд ч гэсэн ингээд влог хийж байгаа. Би энэ влогийн дугаар бас миний цомгийн нэрт орж аваад баяртай байна. Нэгт ингээд влог хийж байгаа найздаа сайн сайхны хүсэл цаашдаа бас энийг хийгээд хөгжүүлээд яваарай. Би үргэлж чамайг суппортлно. Тэгээд цомгийн нээлтэнд ирсэн хүмүүс байвал гоё шүү. Та нар өстой гоё байлаа. Окей. Би ихсэн шүү бодчиход байгаа. За окей тэгээд найзтай амжилт хүсье. Тэгээд яг энэ хүрээд миний влог хүсэж байгаа. Тэгэхээр хоёлаа одоо яг төгсгөлөө яг гоё хий. За тэгэхээр сайн сайхны хүсье гоё
амжилттай байгаарай. Манай залуучуудс биенээ дэмжих хэрэгтэй. Тэгээ гоё Найздаа support амжилт хэрэгтэй. хүсээ тэгээд гоё Чамч бас амжилт нийгэмд хүсье, эрэг сайн зүйлийг сайхан тараацгаая хоёулаа. Хайртайгаа. Баярлалаа. Peace. Bye. За тэгээд дараагийн блогоор уулзлаа. Bye.